Өдрөмөр үзэгчтэй бид нар улсын 3 дугаар төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаас ээлж нэвтрүүлгийн хүргэх гэж байна. За яг ингээд одоо эмнэлгийн машин ингээд тохиогоо хангинуулаад ирнэ гэдэг бол энэ одоо яаралтай тусламжийн тасаг одоо яг одоо яаралтай одоо зохион байгуулалтад орж эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг авчлгүй хүргэнэ гэсэн үг. За яг яаралтай тусламжийн тасгаар ирж байгаа хүмүүсийн хувьд бол амь тэнцсэн одоо зүрх судасны одоо ямар нэгэн асуудалтай минут секундтай уралдаж байгаа ийм нөхцөл байдал. Тэгэхээр яг энэ процесс өнөөдөр яг яаж үргэлжилдэг вэ? Яаралтай тусламжийн тасгийн эмч, мэрэгжилтнүүд, сувилагч нар, үйлчлэгч нар яаж ажилладаг вэ гэдгийг бид нар өнөөдөр нэвтрүүлгээрээ танилцуулахаар бэлтлээ. За яаралтай тусламжийн тасгаар за яг энэ улсын 3 дугаар төмөлийн яаралтай тусламжийн тасгаар жилдээ 23-аас 24 мянган орчим хүн үйлчлүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг юм байна үзэгчтэй. За яг одоо нэвтрүүлгээ өглөө авч үзсэн үү? За яаралтай түргэн тусламж гэдэг бол одоо хамгийн чухал ролтой хүмүүсийн нэг бол яхаа аргагүй одоо түргэний жолооч. Тэгэхээр бид улсын 3 дугаар төмөлийн түргэний жолооч одоо ахтай уулзаад байна. Өдрийн мэндийг танд. Өдрийн мэнд. За түргэний жолоочийн ажлын онцлог ер нь нэлээд гойд үз. Ерөнхийдөө түргэний жолооч ажиллаж бол ерөнхийдөө бүхэл юм цаг минутаа уралддаг. Тэгээ хүний аюулгүй хурдан тээвэрлэх. Тэр гол өргөнл ер нь тэр үед юм л да. Тэгэх яах вэ? Одоо өдөртөө ер нь ажлын юу хэрвээ ажил? Ер нь бид нар чинь одоо 3 дугаар эмнэлгийн хэмжээд 24 цагаар хондог. Тэгээд ер нь 24 цагийн хугацаанд бол ер нь тасралтгүй бол ганцхан өвчтөн тээвэрлэхгүй. Энд чинь нэг олон янзын хагалгаа ордог учраас яаралтай цусын эмнэлгийн одоо өвчтөн зориулсан янз бүрийн юмнууд айгүй их үйл ажиллагаанууд явдаг. Ганцхан өвчтөн тээвэрлэхээс гадна бид нар чинь цусын юм тээвэрлэн одоо тэгээ янз бүрийн шинжилгээнүүд яа нарийн мэрэгжлийн эмч одоо шөнө оройдоо бид нар яаралтай хүн ирсэн тохиолдолд одоо баг эдгээр дуудаж авчрах тийм ажиллаар ер нь тасралтгүй ингээ 24 цагийн туршид эмнэлэг бол зогсолтгүй үйл ажиллагаа явуулж байдаг учраас тэгээл хийж байдаг. Тэр нь байнгын утас унтраах хэрэггүй бэлэн байдалтай байдаг юм шүү дээ бид нар чинь. Тийм байна. Ерөөсө цаг минут секундтай уралдаж байдаг хүмүүс. Хэдээ ээлжгүй амарч байгаа ч гэсэн бас тэгэл юу яа штэ. Тэгэл гинт дуудагдал. Тэгээ алсын дуудлага явлаа гэх чи дараагийн ээлж нь ирээл нөхөдөл. Тэгээ тасралтгүй байнгын бэлэн байдалтай түргэний машин чинь угаасаа байж ямар ч асуудал гинт гарч болно. Тийм учраас ер нь л бэлэн байдалтай л гэж шүү дээ. Энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс маань ч гэсэндээ бас анхаарал одоохон ярьж байгаагаар бол хоосоо явж ийн гэдэг бол зүгээр зугаацаа явж ийн гэсэн үг биш юм байна. Дотор нь мэдээж хөнгүүч гэсэндээ эдгээр бол одоо нэн шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлэхээр одоо саяны хэлснээр те цус сэвэн гэх мэт ийм одоо зүйл хүртэл яралтаагаар явдаг юм байна шүү. Энийг бас ойлгоод авах нь зүйтэй байх те. Ер нь бол яг тэгээ ингээл зарим хүмүүс ганцаараа явж дахин ажиллалаа нэ тэрэ гэсэн юмуд яадаг. Тэгээд одоо сүүлийн үед хүмүүс айгүй их уцаар ярьж байна. Нөгөө дахиад сонсдгоо ерөөсөө уцаараа ярьждаг. Яарч яваа үед айгүй их садаа болдог тийм тохиолдод айгүй их шүү дээ. Уцаар яриад зам тавьдаг нөгөө дахиад ажилтан дуугараад байдаг сонсдгоо. Тиймэрхүү юмуд бол биднэрт бас садаа адил их л болдог шүү дээ. За яг одоо энэ яаралтай тусламжийн засгийн энэ хэсэгт яг ямар процесс өрнөдөг юм бэ? Та тайлбарж өгнө шүү дээ. За энэ манай яаралтай тусламжийн засгийн ирэмблэн ангилах хэсэг. Манай яаралтай тусламжийн засгийн ирэмблэн ангилах хэсгээр ирэмблэн ангилах нэг совилогч, захин бүртгэлийн нэг совилогч, жижүүрийн нэг эмч, жижүүрийн резидент нэг эмч ингэж ажилдаг. За энэ манай яаралтай тусламжийн засгийн ирэмблэн ангилах хэсгээр сарда 2400-аас 2500 үйлчлүүлэгч үйлчлүүлдэг. Эрүүл мэндийн сайдын А814-ийн дагуу бид нэр хүний ирэмблэн ангилдаг. Үүн дээр хөөх, улаан, шаар, ногоон, цагаан ирэмбэр хүмүүсээ ирэмблэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Сайн байна уу?
Намайг Аривчих гэдэг Улсын 3 дугаар төвөмлөгийн ярилтын тусламжийн эмч. За, ярилтын тусламжийн тасаг гэдэг бол эд бужигнжээдэг юм газар юм биш үү те. Ер нь одоо та бүхний үйл ажиллагаа нь яаж өрнөдөг юм бэ? Тэгэлгүй яг хоо ер нь бол Улсын 3 дугаар төвөмлөгийг Сонгон хайрхан Баянгол дүүргийн ард иргэдэд үйлчилдэг. Гэхдээ мэдээж ярилтын тусламжийн засаг маань харьяал харгалзахгүй онцлогоо шинжилгээ хийгддэг. Хэвтүүлэх асуудал маань өөрөө Сонгон хайрхан болон Баянголын дүүргийн ард иргэдэд үйлчилдэг гэсэн. Ер нь бол ер нь бол ачаалттай байдаг. Өдөртөө 70-аас 100 хүн өөрчлөлдөг гэсэн үг. Тэгэхээр ярилтын тусламжийн засаг маань зочмог өвчнүүдийг их хвчлэн онцлогоо шинжилгээ хийж асуудлыг шийдэх гэсэн үг. Ер нь ирдэг хүмүүсийн дийлэнх нь ер нь ямар хөө шалтгаанаар ирж байгаа? Ирдэг хүн байдаг вэ? Ерөнхийдөө Улсын 3 дугаар төвөмлөг өөрөө нөгөө нэг зүрх судасны болон мэдрэлийн төв гэж явдаг утгаараа манайхаар их хвчлэн толгой өвдөлтөө, цэвшний өвдөлтөө ч юм уу зүрх судасны асуудал болон харуулт чигдээс илүү давмгай ирдэг. Гэхдээ мэдээж бусад төрлийн тусламж үйлчилгээ авах гэж байгаа хүмүүс ч гэсэн ирдэг тодорхой хэмжээгээр давмгай байдаг нь л юм. Амьд тэнцсэн үеийн тусламж үйлчилгээг илүү давмгай, дээр нь онцлогоо шинжилгээ маш хурдан байх хэрэгтэй. Ярилтын тусламж юмч хурдан сэтгэж хурдан хүний асуудлыг шийдэх хэрэгтэй. Тэгэхээр илүү даваа талтай. Ерөнхийдөө ярилтын тусламжийн эмч маань эмнэлгийн нүүр царай болж 24/7 тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж идэг учраас илүү даваа талтай. Та бүхний ажил ер нь яаж одоо үргэлжилдэг юм болоо? Ер нь одоо ярилтын тусламжийн тасагт сэлгчээр ажиллах хүнд бол бас онцгой ажлын бас нөхцөл байдаг байлгүй тий? Одоо ингээд өглөөнөөс ахуулаад өглөөний 8:20-аас ахуулаад бид 16 цаг болтол 16:20 нэг өдрийн 8 цаг, орой болохоор бас 16 цагаар гээд ер нь ажиллаг 8:16-аар явдаг. Тэгэл ер нь л байнгын байдал. Одоо бол ингээд бужигнж штэ би ор орон дээр хүн байгаа учраас тий. Тэгээ орон дээр сандал дээр ингээд сууж байгаа учраас ер нь л байнга л өдөр болгон юм байдалтай. Тэгэл амьдлуулах руу хүн орчвол одоо амьдлуулахын дээр одоо хоёр зөвлөгч ч юм уу. Тэгээ нэг зөвлөгч нэг юм байдаг. Ийм хөл байдалтай нотлогддог. Шаг хийх хоёр гурван шаг. За нэг хоёр гурван шаг. За тэнд нэг их тунгаа авъя. За цаачихад 2 минут болж нэмээ шалгая. За зөвхөн юмдаа шалгая, зөвхөн юмд. За хүүстэй байна. Синус юмтэй. Зөвхөн юмдаа сэргсэн байна. За арчим тэмцээн шилжүүлээ үнэ. Сая энд одоо өрнсөн процессыг бас телевиз үзэж байгаа үзэгчдэд бас тайлбарлаж өгөөч. Яг ямар одоо тусламж үйлчилгээ үзүүлж байна? За бүгдээрэнд нь өдрийн мэнд хүргэе. Намайг Болор гэдэг Улсын 3 дугаар төвлөрийн ярилтын тусламжийн эмч 2017 оноос хойш яг энэ чиглэлээр бол ажиллаж байна. За ер нь бол саяын тусламж үйлчилгээ нь бол бид нар бол
амьлуулах лавшруулсан тусламж буюу багийн тусламжаар бид нар хөх ирэмбээр ирсэн хүн дээр тусламж үзүүлээд амьсгал зүрх сэргээд эрчим дэмжлэгийн тасаг руу шилжүүлсэн юм тохиолдол юм. Ер нь бол бид нар багийн тусламжийг бол ер нь бол 24 цагаар бол багаараа ажилдаг. Хөх ирэм гэдэг нь бол амьсгал зүрх зогссон бүх хүнийг бид нар эрүүл мэндийн сайдын 814 тоо тушаалаараа хөх ирэм гэж үнэлээд байна. Тэгээд тэрийг бид нар ер нь бол амьсгал CPR хийгээд ер нь бол лавшруулсан тусламжийг багаараа үзүүлээд зүрх сэргээд амьсгалын үйл ажиллагаа сэргэж байгаа маань улаан ирэм рүү шилжиж байгаа гэсэн үг. Ер нь бол ирэмлэн ангилалтаа хийгээд зүрх зогссон хэлбэрийг бид нар хөх ирэм гэдэг. Намайг Инхэ гэдэг алсын түргэн тусламжийн хариуцсан ажилтнаар 21 дэх жилдээ ажиллаж байгаа. За хөдөө орон нутагт мэдрэлийн мэдцлийн баг, зүрхний шигдээсийн баг газар дээр нь тусламж үйлчилгээ үзүүлдэг. Яг харуулттай хүнд бол яг одоо хөдөө орон нутагт хагалгаа хийж одоо тусламжийг одоо багаараа үзүүлдэг. Одоо ингээд жишээ нь манайх ингээд Ховд аймаг руу дуудлаганд явж байгаа шүү дээ. Тэ нэг ингээд мэдрэлийн мэдцлийн баг Ховд аймаг руу дуудлаганд явхад хөвсгөл дээр ахаад ингээ харвалттай өвчтөн ирчдэг байхгүй. Тэгэнгүүт нөгөө баг маань яг Ховдоос хөвсгөл аймаг руу шууд очиод ингээ тусламж үйлчилгээ үзүүл. Тэгээ ерөөсөө цаг агаарын нөхцөл байдал өөлцөн одоо ямар ч үйлрэлд одоо ингээл явжил байдаг тийм ингээл одоо цас малтаалж одоо чимч совилогч нөгөө ансын баг маань ингээд цуггаар явдаг байхгүй. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа мэдрэлийн мэдцлийн баг одоо хагалгааны совилогч маань орон нутагта хагалгаан хийнгээ ажлын байран дээр нь чадахжуулах сургалтуудыг хийгээ явж байгаа. За удаагчтай бид Уралсын 3 дугаар төвийн яралтай тусламжийн тасгаас өнөөдрийнхөө одоо нэвтрүүлгийг хүргэж байна. За би яг одоо тасгийн эрхлэгч Янжин эмчтэй уулзаад өнөөдрийн мэдрэмж тань. За би ингээд танаа засахаар ингээд түрүүний гэсэн нэлээд явлаа л да тий. Тэгээ ингээд бүр өстө бомб чинжээдэг ийм тасаг байна. Ер нь одоо танаа тасгийн үйл ажиллагаа тий жилдээ одоо хэд орчим хүн үзүүлдэг. Мэдээж энэ анхны тусламж одоо тий амт хэлсэн үеийн тусламж үзүүлж байгаа учраас хүний хүчний ур чадвар тэгэл нөгөө тоног төхөөрөмжийн хүчин чадал гэдэг ингээд бүх юм айгүй төгс байх хэрэгтэй юм шиг л харагдлаа миний ойлголтоор тий. За улсын 3 дугаар төвийн яралтай тусламжийн тасаг бол одоо яг мэргэсэн 7 эмч тэгээд тасгийн эрхлэгчтэй. За нийт нэг 24 совилогчтой 23 үйл ажиллагаа явуулж жилдээ нэг 25,000 орчим яралтай тусламж үзүүлдэг. За яралтай тусламж гэхээр манай иргэд янз бүрээр ойлгох байна. За лавлгаа тусламжийн хувьд бол бид илүү мэргэсэн яралтай тусламжийг үзүүлж байгаа. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд мэдрэл зүрх, за тэгээ харуулт шигдээс зүрхний мэс засал, мэдрэлийн мэс засал гэх мэтчлэн мэргэсэн яралтай тусламж. Лавлгаа тусламжийнхаа хувьд харьяалал харгалзахгүйгээр 21 аймаг улсын хэмжээнд Улаанбаатар хотын үзүүлж байгаа. Тэгэхээр яралтай тусламжийг бол эрүүл мэндийн сайдын тушаалаар харьяал харгалзахгүй иргэн авч болно. Харин хэвтийн эмчлэх болохоор бид мэдээж тодорхой харьяалал сайдын тушаалаар батлагдсан. Тэгээ харьяалын дагуу хэвтийн эмчлэх тусламж үзүүлдэг гэсэн. За өдөртөө бол 80 орчим хүн дунджаар яралтай тусламж авдаг. За энэ дундаас нэг 20-30% нь маш хүнд улаан ирэмбийн эсвэл антинсэн байдлаа заримдаа зүрх зөрчсөн тохиолдол гэх мэт харилцаа адилгүй байдгаа. Тэгээд энэ тусламж үйлчилгээг үзүүлэхэд мэдээж хамгийн гол зүйл бол мэргэсэн боловсон хүчин байх хэрэгтэй. За тэгэхээр энэ мэргэсэн боловсон хүчнийг бол яг яралтай тусламжийн мэргэсэн эмчнэр, эрчим дэмжлэгийн мэргэсэн эмчнэр үзүүлдэг. Манай тасгийн хувьд бол 100% яралтай тусламжийн мэргэсэн эмчилдэг. Совилогч нарын хувьд ч гэсэн яралтай тусламжаар мэргэсэн совилогч ажиллаж байгаа гэсэн. Яралтай тусламжийн засгийн нөгөө тоног төхөөрөмжийн одоо хүрэлцэн хангамжтай хүчин чадал нь хэр түвшинд явж байгаа бэ? Энэ бол чухал баг тийм. Чухал. Манай улсын хэмжээнд одоо ковидоос хойш бүхэл эрүүл мэндийн байгууллагын тоног төхөөрөмж нэлээд сайжирсан. Тэр дундаа яралтай тусламж эрчим дэмжлэгийн чиглэлээр ашиглагдж байгаа тоног төхөөрөмж бол дэлхийн хөгжингөө орнуудад ашиглагдж байгаа тоног төхөөрөмжтэй баруун дүйж өсөх хэмжээнд болсон гэж хэлэх болно. Хангалттай хэмжээний тоног төхөөрөмж. Харин дутагдaltaй нэг тал бол түүн дээр ажиллах боловсон хүчний асуудал бол нэлээд дутагдaltaй байна. Яг мэргэсэн боловсон хүчин тэрийг бэлтгэх, тэр мэргэсэн боловсон хүчин гарч ирээд ажлын байран дээр ажиллах, доктор суурьшилтай ажиллах гэдэг асуудал дээр бол бид дахиад бодлогын хэмжээнд эсвэл салбарынхаа хэмжээнд юм уу зайлшгүй. Энэ бол ганц хувь эмчийн одоо хувь совилогчийн асуудал биш. Энэ бол нийгмийн эрүүл мэндийн асуудал гэсэн
төрийн захиргааны байгууллага цаашлаад засгийн газар бүр тэр цаашлаад улс орны хэмжээнд авч үзэх ёстой бодлого гэж би хандаа хардаг. Тэгэхээр өөрөө энэ салбар маань хүнд тэгээд ер нь бол эрүүл мэндийн салбар ганц яаралтай гэлтгүй бүхэл салбар хүнд. Боловсон хүчний дутмагшил хэр их вэ? Тэр хэмжээгээр хүмүүс илүү цагаар ажиллах болон боловсон хүчний дутагдлыг нөхөхийн тулд ажиллаж байгаа салбарын хүмүүс бол нэлээдгүй ачаал үрэх одоо ийм байдал хүрээд байгаа гэсэн. Энэ бол төв эмнэлгүүдэд илүү мэрэгсэн боловсон хүчний шаардлагатай бол агашны эрүүл мэндийн байгууллага доктор сургалтад ажилладаг боловсон хүчний хэрэгцээ. Дээрээс нь одоо төрөлцсөн нарийн мэргэжлийн чиглэлээр мэрэгсэн боловсон хүчний хэрэгцээгээд нэлээдгүй осаад олон асуудлууд бол яригдах байна. Тэгэхээр хамгийн гол зүйл бол бид эдгээр тоног төхөөрөмж байх боловч за үнд зүйл, үнд капитал гэдэг нь хамгийн энэ чухал асуудал. Хичнээн сайн барилга байгууламж, хичнээн сайн тоног төхөөрөмж байгаад дотор нь ажиллах боловсон хүчингүй байна гэдэг бол аюул том асуудал болоод байгаа. За үзэгчдээ улсын 3 дугаар төвөмжлөөс бэлтгэн цувралаар бэлтгэн хүргэж байгаа нэвтрүүлгийн маань эхний дугаар улсын 3 дугаар төвөмжлийн яралтай тусламжийн тасгаас хүргэлээ. За яралтай тусламжийн тасгийн эмч мэрэгжилтнүүд за эмч нар, совилогч нар, үйлчлэгч нар яаж одоо ямар одоо процессор ажилладаг вэ гэдгийг энэ удаад бид бүхэн танилцууллаа. За тэгэд бол минут секундтэй хорон мөч бүхэнтэй ингэж одоо өрсөж уралдаж ажилладаг ийм хүмүүс байдаг юм байна гэдгийг бол бид энэ удаагийнхаа контентоор харуулахыг зорилоо. Ингээд дараагийн дугаараар бас үзэгч та бүхэн манай бэлтгэж байгаа контентуудтай хамт байгаарай. Даваагаас баасан гараг хүртэл 18:40 минутаас үзэгч та бүхэн 3 дугаар төвөмжлөөс бэлтгэсэн нэвтрүүлгүүдийг хүргэх болно.